Намайг бичлэгтэй татамж. Өнөөдөр хомшлыг юу гэхээр өнөөдөр бүгдээрээ хулгана задлаа. Хулгана хагална. Ингээд би сая гинт нөт хаагалж байгаа чаймагийн бичлэг үзсэн чинь ингээд хулгана хагалмаар санагдаад нэрс дуурахгүй зэ. Жоохон дуурчлаа л да. Гэтэ ингээд дуурахгүй байсахгүй юу? Тэгээд юмар чихэж үзээд ингээд тэгээд хагалж үзээд тэгээд тоолоод би ихтэй зорьсон мөрсөн юм байхгүй л дээ. Гэтэ зүгээр тэгж үзмээр байна. За энийг болцоо. Бага насны хүмүүс ихтэй үзсэн. Одоо энийг хагална. Ингээ хагална. Энэ ихтэй ямар хэмиг юм тийм. Яг уу хагалчихгүй. Сэтгэлгүй байна би. Яй. Би амар зөрөггүй байна. Би эндээс хагалч. Би газар хагалчихгүй. Би хагалж чадахгүй байна. Ээс нэг хагалах гэсэн. Яа миний би нэрэж бичлэг гэдэг хүмүүсийг яасан маягтай гац цогтлоо болно гэсэн. Өөрөө яагаад гэдэг наа. За би ямартай хагалчаа зуулчихгүй. За хагалъя нэмсэн. Хагалсан дээ шүү дээ. Оо. Гибүр. Задарчлаа. Oh my god, хагарчлаа. Яг уу. Ямар цуцаа юм би? Яа, хоримтлуулсан мөнгө гаргаж ирэх чи яасан гоё юм бэ? Вэу. Тийм угаасаа нэг мөнгө байхгүй л та. Миний л буруу та би угаасаа ямар их мөнгө хийдэг байсан биш. Яа, 5,000 гайс. Энэ бол 20,000 л байна. Энэ угаасаа готоор гоё хугарсан амар баярлж чинь. Тэгэхгүй ингээд юу муухай хугарсан бол яа. Окей. Одоо бүгдээ мөнгө толчоод уулзъя. 0 10,000 3 ширхэг, 20,000 тас 3 ширхэг, нийт 15 ширхэг байна. 50 төгрөгнөөс. 19 ширхэг байна. 100 төгрөгнөөс. 500 төгрөгнөөс 9,000-аас 11 ширхэг байна. 5,000-аас 4 ширхэг, 10,000-аас 2 ширхэг. Одоо би бүгдийг тоолоод гоё янзлаад эрзэн оргочоод уулзъя. За, өнөөх мөнгө маань ер нь овоо ихчүү ах бас ер нь нэлээд бага. Тэгээд иймэрхүү болсон 10,000, 5,000 гэл ер нь овоо. Ер нь миний хувьд бол овоо энэ мөнгийг хадгалах гэж би одоо хизээ авсанаас санахгүй байна. Тэгээд ийм ундуусан мөнгнүүд байна. Тэгээд энэ мөнгө маань нийт ийм болсон байсан. Тэгээд би энэ мөнгийг юунд зарцуулах байгаагаа би бодол төлөвлөөгүй. Би ерөөсөө анханасаа бодож хураагаагүй зүгээр л гоё би өгн гайхгүй уцмцны хэмжээд хүрчих байхаа л гэж боддог байсан. Гэхдээ тэр бол зөвхөн миний мөрөөдөл байсан гэдгийг би ойлгосон. Би тэглэж чаймын шиг бол би ингээд iPad авна, iPhone 17 авна гэж би зориогүй. Би зүгээр л гоё яа. Гэтэ би чаймыг муулаагүй шүү. Би зүгээр л чаймын шиг тэгэж яг гоё зоригтой биш, зориггүй хураасан гэдгийг хэлсэн шүү. Тэрнээс би чаймын шиг тэгэж амар юу яадаггүй, би тэгэж амар мөнгө өгдөггүй бол гэж хэлээгүй. Ийм байна. Тэгээд энэ мөнгөөр юу ихе бодсон байгаа би сая. Одоо 2 сонголт байна. Нэг нь хадгаламж руугаа их, нөгөөдгийн 2 дахь нь болохоор би манай найзын төрсөн өдөр удахгүй болох ч байгаа. Тэр найзынхаа төрсөн өдөрт зарцуулна гэдэг ийм 2 сонголт байгаа. Энэ тэгээд хэрвээ ээж намайг тэр найзынхаа төрсөн өдөрт энэ бүх мөнгөө өрчүүл ээж намайг амар загнана. Ингээд ер нь л амар загнана. Яг л мөнгө чи олох гэж их зовдөг хүмүүс. За тэгэхээр
энэ удаагийн бичлэгтэй хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгтээ илүү сонирхолтой бичлэгүүдийг улам оруулах болно. Тэгэхээр та нар хүлээстэй байгаа. Дараагийн удаа ямар бичлэг оруулмаар юм тэрийг коммент хэсэгт бас бичээрэй. Тэгээд лайк болон subscribe бадараарай. Баяртай. Хайртай шүү.